Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлийг соёлын даяаршил сэдвээр явуулъя. Орчин үеийн дэлхийн улсууд соёлын даяаршил хэмээх нэр томьёог дараах ойлголтуудаар ойлгож байна. За үүнд маань эдийн засаг санхүү, улс төр, хэл, соёл, техник, технологийн салбарт нэгдэн нэгтгэх үйл явц эрчимтэй хөгжиж байна. Соёлын солилцоо эрчимжиж байна. Амьдралын уламжлалт хэв маяг, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж, амьдралын шинэ хэв маяг бий болж байна. Соёлуудын нэгдэн ятгах үйл явц нийгмийг бүхэлдэнд хамрах болж байна. Эдгээр маань соёлын даяаршил гэсэн ойлголтыг илэрхийлж байна. Соёлын даяаршил хэмээх нэр томьёо нь анх 1980 оноос эхлэн соёл судлалын шинжилгээ ухаанд нэршиж эхэлсэн байна. Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгай соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг л хэлж байгаа. Эндээс та бүхэн соёлын даяаршил гэдгийг ойлгохдоо дэлхийн хэмжээний соёлууд өөр хоорондоо нэгдэн нийлэх үйл явцыг соёлын даяаршил гэж ойлгоорой. Соёлын даяаршил нь дараах арга хэлбэрүүдээр дэлхийн улс орнуудад хэрэгжиж байна. Үүнд маань кино наадам, урлаг спортын арга хэмжээ, соёлын өдөрлөг, үзэсгэлэнг нөгөө орондоо зохион байгуулах. Энэ дээр дэлхийн ихэнх улс орнуудад энэ соёлын арга хэмжээний өдөрлөгөө зохион байгуулагдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Дараагийнх нь болохоор орчуулгын бүтээл, хэвлэл мэдээлэл, бит ба бит бусуу, оюуны соёл зохицлууд нь мөн соёлын даяаршлын ойлголтыг бас илэрхийлж байна. Хамтын судалгаа төсөл хөтөлбөр, соёлын стратеги, түншлэлийн харилцаа, аялал жуулчлалын гэх мэт олон арга хэлбэрээр өнөөдөр дэлхийн улс орнуудад соёлын даяаршил хэрэгжиж байна гэсэн үг байх нэ. Соёлын даяаршлаас үүсэх боломжууд гэж байна. Энд болохоор нэлээд хэд хэдэн төрлийн боломжууд үүсдэг байна. Хамгийн эхнийх нь буюу солилцох, хамтран ажиллах буюу мэдээлэл бараа бүтээгдэхүүн хүн хүчээ нэг ёсондоо дэлхийд даяараа солилцсон хамтран ажиллах нэг ёсны хамтан хөгжих боломжийг бүрдүүлж байна гэсэн үг байна. Дараа нь ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зурж хүлээн авч түүнийг буцаан өгөх боломжоор дэлхийн нийт хангагдж байна гэсэн үг юм. Дараагийнх нь бүтээгдэхүүний олон улсын зах зээлд борлуулах буюу чөлөөт худалдаа, олон улсын худалдаа бизнесийн үйл ажиллагаа тэлэн хөгжих боломжийг бүрдүүлж байна гэсэн үг байна. Дараа нь олон ургалт соёлын дэлгэрэх буюу янз бүрийн соёлыг хүн төрөлхтөн мэдрэх боломжоор хангагдж байна гэсэн үг байна. Дараад нь соёлын аялал жуулчлалын хүрээлэлснээр гадаадын бүтээгдэхүүн соёлыг хэрэглэж нэг ёсондоо шинэ арга технологид суралцах боломжоор хангагдж байна гэсэн үг байна. Мөн суралцах боломж буюу өндөр хөгжилтэй улс орнуудад суралцах боломж дэлхийн нийтэд нээлттэй болж байна гэсэн үг байна. Соёлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Мөн дээрэс нь соёл боловсрол хариуцсан олон нийтийн байгууллагын үүрэг өсөх хандлагатай байна. Мөн хүний эрх болон муу муухай үзэл түрэмгийлэлтэй хамтран тэмцэх үйл ажиллагаа улам бүр сайжирч байна гэж ойлгож болох нэ. Бидний дараагийн ойлгох нэг шаардлагатай асуудал нь соёлын даяаршил гэдэг маань дэлхийн соёлуудын өөр хооронд нь нэгдэн нийлэх үйл явц бол хараахан биш юм аа. Соёлын олон янз байдал өөр чиг хандлага бий болж зэрэгцэн орших ба хүн бүх боломжоор хөгжих боломж нь нэмэгцээр байна гэсэн үг тийм үү? Тэгвэл үүнээс даяаршил бүгдийг адилхан болгодог үйл явц биш бөгөөд тэгсэж үлдэхийн төлөө тэмцэл хийж буй соёлын өөрийгөө илэрхийлэх хэлбэр гэж үздэг байна. Үндэсний соёлын өрөм шинжээ хадгалах үндэсний онцлогийг даяаршлын сул талд алдахгүй байх. Энэ тал дээр дэлхийн улс орнууд анхаарч байна гэж мэдгдсэн байна. Энэхүү ойлголтыг ЮНЕСКОгийн дэлхийн тахны тайлан илтгэл дээрээ албан ёсоор дурджээ. Үүнээс бид юуг ойлгох вэ гэхээр даяаршил гэдэг маань зөрчилгүй үйл явц биш байх нь байна.
Даяаршлаас шинэ боломжуудыг нээж болох бөгөөд үүнийгээ дагаад эрсдлүүдийг даяаршил өөрөө дагуулдаг байх нь энэхүү даяаршлын дагуулын асуудалд улс орнууд өөр өөрийн байр сууриас ханддаг байх нэ. Ихэнх улс орнууд соёлын үнэлэмж нэвтрэхээс зайлсхийх, соёлын ойртон нэгтгэх үйл явцыг шүүмжлэх байр сууриас давамгаалж ханддаг байх нь үүний илэрлэл нь шашны мөргөлдөөн, үндэсний үзэл, бүс нутгийн шинжтэй тэмцэл хөдөлгөөнүүд Аз, Африк, Латин Америк улс орнуудад бас зөнхөд соёлын харилцан үйлчлэл энэхүү амьдралын нийтлэг хэв маягийг дэлхийн нийтэд түгэн дарахж ард түмнүүд өөрийн соёлын өрнөц онцлогоо мэдэж хадгалахад анхаарах болсон. Жишээ нь хэмбэл амьдралын нийтлэг хэв маяг гэхлээр дэлхийн ихэнх улс орнууд суурин соёл иргэншил шилжиж байна. Манай Монгол улсын хувьд хэмбэл нүүдлийн соёл иргэншлийн хадгалж хамгаалахад ихээхэн анхаарлаа хандуулж байна гэсэн үг байна. Энэхүү ойлголтын талаар ЮНЕСКО-гийн соёлын төрөл зүйл, соёл хоорондын харилцааг төвхөө сэдвэд идэвхжид соёлын харилцан үйлчлэлийн тухай ойлголт гарч ирж байгаамаа. Энэхүү ойлголтоор болохоор соёлын харилцан үйлчлэл, соёлын солилцоо, улс үндэстэн угсаатан соёл харилцан үйлчлэх хэлбэрүүд буюу соёлын хамгийн энгийн үзэгдлийг соёлын солилцоо гэж үздэг байх нь соёлын хуулбарлан дурайх, нэг хэсэг хүн амын соёлын амьдралын нөгөө хэсгийгтэй адилсгах, мөн өмнөх соёлын дадал хвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн ялангуяа хотчих үйл явцтай холбоотойгоор соёлыг хотчих үйл явц нэмэгдэж байна гэсэн үг байна. Соёлын тулгалт ихэвчлэн тухайн цаг үеийн хүчирхэг гүрнүүдийн зүгээс бага бураа улс оронд хандсан үйлдэл ахна. Та бүхэн мэдж байгаа бол их гүрэн ба дунд улс гэдэг маань жижиг бураа улс орнуудаа өөрийн соёлыг хүчээр тулган хэрэгжүүлэх үйл явц нь соёлын тулгалт байх нэ. Даяаршлын үеийн үндсэн бодлого үзэл баримтлалыг тайлбарладаг байх нэ. Даяаршлын үеийн бодлого гэдэг маань соёлын харилцан үйлчлэлтэй холбоотойгоор үүсэж байгаа 3 түвшний үзэл баримтлалаа шалтгаалах, ялангуяа тэр соёлын тулгалттай бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд доктортой хөгжлийн үзэл баримтлал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч баримтладаг байх нэ. Доктортой хөгжил маань эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн 3 зүйлээр илэрхийлэгдэх нь. Манай улс 2005 онд дэлхийн доктортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэж олсон. Энэхүү хөтөлбөрт харилцан шүтэлцээтэй их дэлхийн зүй тогтолт хүндэтгэлтэй хандах, байгалаа нөхөн сэргээх, биологийн төрөл зүйлийг хамгаалах явдлыг манай эрен үеийн эдийн засаг, нийгэм соёлын хөгжлийн тулгуур улс үндэстэн, гэр бүл, хувь хүний эрхэмлэх зүйл мөн гэдгийг зааж өгчээ. Экосистем хүнгүйгээр оршиж чадна, хүн экосистемгүйгээр оршиж чадахгүй. Экосистем соёл иргэншилээ агуулдаг. Энэ бүхнээс ногоон соёл иргэншил бий болно. Доктортой хөгжлийн үзэл баримтлалд өнөөдрийн аж төрөх ёс ирээдүйд нөлөөлдөг гэдгийг ухаарах, нийгмийн, биологийн, соёлын олон янз байдал нэгдэлт хүндэтгэлтэй хандах, нийгмийн шударга ёс дэг ширхийн зарчмыг хүндэтгэх, аливаа асуудлын шийдлийг нийгэм, соёл, эдийн засаг, байгалийн харилцан шүтэлцээнд нь авч үзэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувийн болон хамтын шийдвэр гаргах хүч мэдлэг чадвартай. Энэ бүгдээс та бүхэн соёлын даяаршил гэдэг маань даяаршил гэдгийг бид тайлбарлахдаа ондоошх дэлхийн нийтээр ондоошх үйл явцыг даяарших хэмээн тайлбарласан тийм ээ. Тэгэхдээ даяаршил гэдэг маань соёлын ойлголтын дээр болохоор дэлхийн улс үндэстнүүд нэгэн томоохон соёл нэгдэн нийлэх үйл явцыг даяаршил хэмээн ойлгож байна. Тэгвэл даяаршилд сайн тал, сөрөг тал ажиглагддаг талаар дурдлаа. Ялангуяа хуучин үндэсний өв соёлууд маань нэг ёсондоо даяаршлын үйл явцаар устан өгүүлэх үйл явц нь
дэлхийн нийтээр түгээмэл шинжтэй болсон байх нь. За тэгвэл үүнээс улс үндэстнүүд өөрийнхөө үндэсний өвөрмөц онцлогийг хадгаж үлдэхийн тулд доктортой хөгжлийн үзэл баримтлалыг баримтдаг байх нь гэдэг талаар та бүхэн ойлгож авсан байх. За энэ бүхнийг та бүхэн дахин нэг уншиж судлаад дасгал даалгавар ажиллаад мэдлэгийн улам батгаарай гэж хүсэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.